За энэ өдрийн мэндийг хүргэе манайхаа. Чихээ нааж гинөө. Чихээ наагаагүй бол чихээ наагаарай. За энэ удаа зайсан толгойн сүнс гэж аимшигын түүх уншиж өгье. Шөнийн 2 цагийн үед хөдөөжхон их сургуулийн төгсөх курсын хэсэг оюутан зайсан толгой дээр гарч шөнийн Улаанбаатарыг харсан шигээ шараарэг ууж наригхаар шийдэцгээжээ. Тэднийг дэшээ өгсөх үед зайсан толгойд олны хүл бүрэн татраагүй бололтой энд тэнд ганц 2 хүн сууж байгаа нь харагдсан байна. Оюутнуудын нээж хөгжин урт шатаар аажуухан өгсөөр дунд хэрд нь явж байтал гэнэт нохой өрөвдөлтэйгээр гаслах чимээ нам гүмийг эвдэн сонсогдсон ажээ. Хэнэг хүн нохоо зодоод нөгөөх нь зогтаах гэж байдгаараа оролдож байна уу гэмээр байсан байна. Малын эмчийн мэрэгчлэр төгсөж буй охид хөвгүүд энэ дууг сонсоод учиргүй сүржигнэжээ. Ямар амт нохоо тамлаад байгаа бол гэлцсэн дуу гарч буй зөвгөрөө буюу шатны хажуугийн налуу руу өнгөйхэд 2 залуу нэг хүнийг толгой төрөөгүй өшөглөж байгаа нь харагдсан бөгөөд харин хүн орилохгүй нохой гаслах чимээ сонсогдоод байжээ. Сэтгэл нь хөөрсөн оюутан залуус түүнийг хараад за согтуу хүмүүс нэгийг зодож алах гэж байх шиг байна. Очиж салгая гэсэн боловч огтуд нь төвөгшөөгд явуулсангүй. Тэрч байтугай тас сугдаж аваад дээшээгээ өгсөжээ. Нохой гаслах чимээ чихэнд чиир болон сонсогдсоор хоцорсон байна. Гэвч хэсэг хугацааны дараа намгүн болсон бөгөөд огцом шатаар ширүүхэн өгсөн оюутнууд амархаар сууцгаажээ. Гэтэл энэ үед тэдний өгсөж явсан шатан дээрээс нэгэн нохоо бөксөж ирэн гараад ирсэн байна. Гэнэт гарч ирсэн тэр амтныг хараад цочсон оюутнууд хоол яв, жов химээ хий далайн хөөсөн боловч тэр нохоо ерөөсөө хөдөлсөнгүй. Тэгтэл солонгоо химээ хохин байдгаараа орилон буцъя, бууй гэж дэвхцээд бусдынхаа зүрхийг авах шахжээ. Солонгоо охин айсандаа бараг л ухаан алдах төхөж барьж явсан тортой зүйлээ газар унгаж талаар нэг цацсан тул найзууд нь тэр үед нөгөө нохойг анзаарсангүй. Нохойч гэнэт гарч ирсэн шиг алга болчихож охин ялэмгүй тайвширсан хойно тэр нохой цээжин биеэрээ цус болсон. Тэгэд цагаан костюм өмсчихсэн юм шиг харагдсан. Хэмээн шивнэн өгүүлээд тэр яг түрүүн доор зодуулж байсан хүн байна лээ. Цөмөөрөө бошоохон буцъя. Наад руу ямар амар нүдээр харсан гэж сана. Гэсэн боловч бусд нь энэ үгэнд итгэсэнгүй бас хайхарсангүй. Ингээд охиныг жаал тайвшруулж байгаад нэг пив задлан дээш матсаар зайсан толгойн орой дээр гараад иржээ. Тэгээд зөвлөлтийн дайчдын хөшөөний хажууд сууж нийслэл хотын зүгээс анивалцах төг төмөн гэрлийг харан төрөөчийн эвгүй сэтгэлдлийг мартагнаж байтал хөшөөний араас нэг хүн чэв чимээгүй сүйтийн гарч ирсэн байна. Оюутнууд юун хүн бэ гэлцэн шивнэлцснээ нэг нь танд цаг байхгүй биз хэмээн шалтгаан гаргаж асуувал сүйдийсэн хүн чэв чимээгүй доошоо навтан суугаад даруй газар өнхрөн хөрвөөгд мөлхөөд эхэлжээ. Энэ үед нөгөө солонгоо охин байдгаараа балмагдан хайж бусдыгаа орхиод цорганцаар шатуурудан гүйчихсэн байна. Хөвгүүд нь баг зэрэг халамцуу байсан учраас хөшөөний өмнөх шатан дээр өнхрөн хөрвөх харс өөдрөлүүд өгч очоод асаагуурынхаа гэрлийг тусгамагцаа дуу алдан хоошоо ухарсан гэдгээ. Гантэг шалан дээгүүр төрүүхэн үзэгдээд алга болсон урт хар нохой бөксөө чирэн урагшаа мөлхөн зүтгэж байсан агаад цус болсон цамц костюмны тасархаа биеэс нь унжиж зулгаран тасарч байх шиг байсан байна. Галзуурсан нохойтой таарлаа гэж бодсон оюутнууд тэр дороо шуугилдан бууж иржээ. Тэгээд энэ хачин явдлыг оюутнуудад ярихад хэд хэдэн хүүхэд сүүлийн үед зайсан толгойд шөн дөлөөс хойш
янз бүрийн хачин зүйлс үзэгдэх болсон гин бэлээ. Хоёрдугаар курсын оюутнууд зайсангийн дээр сууж байтал нүцгэн хүүхэн гарч ирээд гэнэтхэн хар шувуу болоод нисчихсэн гинлээ хэмээн ам нийлэн ярилцсан байна. Оюутнуудын яриаг зайсангийн доор шорлог хийж зардаг хүмүүс хүртэл үгүйсэхгүй байсан бөгөөд нэг удаа тэмээ буйлах дуу холдож ойрцоор амраагаагүй тухай ярьж байсан гэж. Зайсан толгой үг нь энэ хотын хамгийн нам жим амар амгалан газрын нэгэнд тооцогддог билээ. Гэвч дээр хүмүүсийн яриа үнэн бол тасганы яваа шиг элдвийн зүйл оргонсон газар болсон бололтой. За сонирхолтой түүх байна. Гэхдээ бас энэ зайсангийн иргэн тойронд элдв янз юмтай таарсан хүмүүс зөндөө байдаг гэлцдэг юм билээ. Мэдээж чихээ нааж байгаа та бүхэн маань коммент хэсгээр зайсан толгойтой холбоотой элдв янзын сонирхолтой түүхүүд байвал бичиж үлдээгээрэй. Бусд маань бас сонирхолтой байж магадгүй шүү дээ, тийм ээ?